За хай зүрхнүүд мэдээж Якузагийн эхэнд анимегийн 9-р ангиа ярьж өгөхөд бэлэн боллоо. Манай Киришима мэдээж 12 цаг өнгөрөхөөс өмнө бүгдийг нь дуусгах ёстой штэ тий. Тэгсэ чин бүр амар олон хүн цуглдсан галын надан болох газар нөгөө эдийг дуудсан. Ёшино бүр чимээгүй дуусгах гэж хэлээд ахад тийм олон хүмүүс яаж дуусгах гээд байгаа юм бэ? Ийм олон хүнтэй ахад гээд өөрөө хүртэл очичдөг. Тэгээ маш олон хүнтэй газар болохоор заавал тарж бударч Киришимаг хайхгүй бол үнэхээр явцгүй байгаад байсан болохоор тарж хайцгаалаа. За тэгээд тарсан даруйдаа л эхний хоёр бачкан Киришимагийн олз болж байгаа ахгүй юу? Үнэн азгүй. Нөгөө Озу күн нь одоо болно бараг та нар ингээд амжилт олохгүй юм биш үү дээ. Энэ бүхнийгээ дуусгах гэсэн чинь тэд нарыг ахлаж явж байгаа нэг гар нь уурлаад, чирж гултчаад хөнгөө газар аваачснаа. Юу хуцаад байгаа юм бэ чи одоо эдэргээд уурлаад хариуд нь Озу күн хэлтийн хөөй чи сонсчи доо. Яг үнэндээ би Азамиг л хэлсэн болохоор та нарт тусалсан штэ. Та нарыг Азами ашиглаад байгааг ойлгохгүй байгаа мó? Цаадах чинь доод төвшний Якуза биш. Дээхэн үед намайг асуудалд орсон байхад намайг дарамтлаад байсан бүх гаруудыг ор сураггүй алга болгож байсан Якуза штэ. Та нарыг зүгээр л ашиглаж өөртөө хэрэгтэй зүйлээ авах гээд байна. Ойлгож гин үү гэхэд нөгөөх нь юу ч ойлгохгүй зохиод хайчнаа. Нөгөө талд Киришима нөгөө хүмүүсийн нэгийг нь барьцаалцсан хэл гиснээр хийхгүй болвол алын шүүгээд хүчээр уцаар яриулаад тэг нөгөө талынх нь хүн хальт сэжиг авчихаар нь за бас ч гэж нэг тийм хоосон толгой биш вэ. Миний дуудсан газар гяс хүрээдэр эцэн тэр Аказа гэд охин чинь гадаад руу дөрвөөд амьдарч байгаа би та нарыг өршөөсөн байхад та нар надад өрш санжил байдаг. Одоо тэгээд хүртэх ёстойгоо хүрт эдэргээд ярьлаа. Ёшино харин Озу күн тэр хоёрын яриаг сонсоод үнэхээр сайн ойлгохгүй нуудаж исэн чинь гараад ир чамааг мэдчихаа шүү. Нууцаар яагаад хулгаагаар яриа чагнаад сонсоод байна. Киришима гэл ойрлсож юун Киришима Ёшино гараад ирж байгаа. Тэгснээ бас би Киришима биш Ёшино байна. Надтай бас ямар тооцоотой эдэр гэхэд нөгөөх нь арай л амар муухай өгнүүд хэлдэг. Киришимаг үхтэл болгоод зодчоод хажууд нь бараг чамайг тамлаж ална гэд Ёшино бол болно штэ өвшүүн цаадах чи угаасаа мазохист болохоор тиймэрхүү зүйл дуртай л байх ах та гэд гэрэл унтрах агшныг дайлимдуулаад модоор цогсон биш нөгөөх нь ам бүхтэй дураг зүгээр босож ирээд манай Ёшиног бүр амар шанаадад унгаачдیں۔ Эмхтэй үнийг бас арай шүү. Тэгээ бүр хутаг гаргаж ирээд яг алах гэж ахт нь арай гэж анхаарлыг нь сарниулаад зугтаад явчлаа. Энэ авийн тогийг хэн таслалсан бэ гэхээр Киришима шүү дээ. Ингиж хүмүүсийн анхаарлыг баг татжаагаад нэг нэгээр нь хоёроор нь нөгөө талын хүмүүсийг чимээгүйхэн алаад л тамлаад л чимээгүйхэн зүйл дуусгаж байтал сүүлийн нэг хүнийг Азами гарч ирээд бороохойдоод унгаачлаа. Баярлаа өгшүүн. Яг наадах чинь сүүлийнх нь байлаа. Энэ хүмүүсийн ард чи байжээ гэхэд Ёшино хаанагааг асуугаад та хоёр чинь бараг байнга хамт явдаг биш байсан юм уу? Ёшино байхгүй бол надад чамтай ярих яриад ах зүйл ерөөсөй байхгүйгээд яг явах гэтэл Киришима зүгээр явуулж харагдаач. Тэг даанч Киришимагийн бодсон шиг тийм амар хүн байсангүй л дээ. Энэ залуу хүчээрээ ерөнхийдөө Киришиматай энэ тэнцвүүц болохоор нилээн л зодтолтно. Энэ мөчид зүүцэн байгаа маскыг нь хутгаараа тайлцсан чинь Киришимагийн царай бүр гинт сонирн болол хүүе Азами чи хизээ ирсэн? Хизээ царайгаа өөрчилсөн гэд асуугаад байдаг. Тэгэхээр энэ хоёр аль эртний танил юм шиг байлээ. Тэгээ хамгийн гол нь энэ хоёр сая Ёшиногоос болж бараг зодтолсон. Тэгээ Азами нь Ёшинотой л уулзна гэд байдیں۔ Яах чагаа бүү мэд. Ахаад нэг хайртай хүн гараад ирж байгаа юм шээс дээ. Харин Ёшино маань нөгөө амар залуугаас зайлвал арай гэж зугтаж бултан болцсаар харшлах даваад нуугдаж байгаад нөгөөхийг чинь худлаа үнэн орилж байхад нь ундаг дугуйтай гарч ирээд шууд дайраад за бүр дайраад зогсоогүй хөөхий чаваас бороохоогоор хачин болгож байгаа юм да. Хохин штэ. Яах гэж манай Ёшиныг тэгж амар цог гисэн те. Угаасаа амар цогсон шүү. За тэгсэ чи нөгөө шоума маань нөгөө буржаагтай зодолцоор үзэлцээр л яасан ч дуустгүй зодоон бэ гэдэг шиг. Гинэт уцсан дуурайд буржааг
За байж арай хөө. Гэл уцаар ирээд зодоонод төр завсарлын энэ төр үнэн дураараа. Тэгээ уцаар ярьж дууснаа. За мен чамтай задлтгоо боллоо. Дээрээс харин бол гинэ. Би нэг дуртайтай Осакад ирээгүй штэ. Ажил болохоор л ирсэн. Тэглээж чи Киригая бүлгэмийн хвэцтэй. Эртхэн том асуудал болоогүй байгаа дэр наанасаа гараад Якуза байхаа бол. Танай бүлгэмд бүр маш том аюул, маш том асуудал нүүрлэж байгааг чи ер нь мэдэж гин үү гэснээ яваад хүчтийн. Үнэхээр учир битүүлэг юу ярих гад юу олох гээд байгаа юм бүү мэд. Тэгээ зодуулсан Озук хүн харин арай гэж босоод байж итл яасан гэж бүр яасан гэж Ёшино Киришима хоёр аль хэдийн нөгөө газараа уулзсан одоо чамтай тооцоотой шүү Озук хүн гэд дуусчтیں۔ Энд ч одоо яг юу болоод байгаа юм бэ? Мэдгүй. Тэгээ дараагийн 3 анги дээр учир нь олдох баха. За мэдээж дараагийн 2 дахь өдөр 10 дугаар ангийг нь яриад өгөн заа юу. Зүрх. Тэгээ үндсэн анги нь 19 минут гардаг аниме учраас админ ерөөхдөө бүх үйл явдлыг оруулаад юусаа хастгүй байгаа шүү.